За тэгэхээр энэ хадгалам зээлийн хоршоо гэдэг бүтцийн үндсэн үзэл санааг нэлээд гажуудуулсан. За дээрэс нь одоо баахан дайвар юмнууд нэмсэн. За дээрэс одоо энэ санхүүгийн оршоочин болохоор бүр юм одоо аж ахуй үйл ажиллагаа хүртэл эрхлэх нь байна шүү дээ. Одоо гишүүдийнхээ хүрээнд дэлгэцсэн байна тий. Тэгээд тэр аж ахуй үйл ажиллагаануудаа татвараас чөлөөлөгддөг гэх мэт. Тэгэхээр ингэх юм бол манай санхүүгийн зах зээлийн доктортой байдал чинь бас хөгжихгүй. Ингээд нэг юм дээр юм овоолоод авах юм бол сүүлдээ түрүүн бараг юм соёлын үйлчлэгээ үзүүлэн соёл түгээнгээ ярьчихгүй яаж вэ? Бид нар ингээд нэг юм арай мэрэгшсэн болохыг зориод дээ шүү дээ. Ингээд альва юм чи нэг юм хөгжлийнхөө үе шат руугаа явах хэрэгтэй байтал нэг юмн дээр аваачаад одоо бүр зомби шиг баах юм овоолоод тэр зорилттой төсөл хөтөлбөрүүд чинь ийм гишүүдтэй үйлчлдэг байгууллагаар дамжиж хэрэгжиж болохгүй. Гишүүн бас хүмүүс нь яах юм ч бас хүний эрхийн асуудал үсттэй. Тэр олон улсын зорилттой хөтөлбөр инээдэр янз бүрийн зүйлүүдийг чинь ийм гишүүдэд үйлчлдэг байгууллагууд руу шиглүүлчихлээр бусад хүмүүсээ хязгаарлалч нь үсттэй. 7 номер. За санхүүгийн зохицуулахаар мөнгө хөргөл. За гишүүний асуулт тодруулъя. За санхүүгийн хоршооны хувьд бол энэ шинжилсэн хариулгын төсөл төр болвол за хуучин бол одоо байгаа хадгалам зээлийн хоршооны тухай хууль дээр бол хадгалам зээлийн хоршоо нь хадгаламж болон зээлийн үйл ажиллагаа үндсэн үйл ажиллагаа эрхэлж байгаа. За дээр нь санхүүгийн зохицуулах хорооноос нэмэлтээр бол одоо зөвшөөрсөн тохиолдолд бусад үйл ажиллагааг бол эрхлэх бас боломжийг бол олгосон байдаг. Гэхдээ зөвшөөрлийн тухай бол батлагдсны дараа бол за өмнө нь бол энэ төсөл хөтөлбөр дамжуулан хэрэгжүүлэх за тэгээд мөн энэ даатгалын зуучлалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх зэрэг үйлчлэгнүүдийг бол үзүүлж явдаг юм туршлага бол байсан. За тэр үйл ажиллагаанууд бол зогссон байгаа. За олон улсад бол яг энэ чиглэлийн санхүүгийн хоршоод бол яг олон төрлийн үйлчлэгээ санхүүгийн үйлчлэгээг бол тухайн үйлчлэгээнийхээ шаардлагыг хууль заасан шаардлагуудыг хангасан бол нэмэлтээр эрхлээд явах боломжийг нь бол олгож явд юм билээ. Тэгэхээр тэр хүрээнд бол хуулийн төсөл тустай явж байна гэж харж байна.